За ер нь бол би бол үндэсний баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахлагч. Үүн дээр ямар нэгэн одоо ялгсан эсвэл одоо хэн төрлийн тэргүүн байсан, хэн ямар том компани захирлыг хэн хэнтэйгээ одоо хамаарал бүхэн гэдгийг нь ялгаж салгах шаардлага огт баг. Ижил тэг шандж байгаа. Хууль хэрэгжүүлэх ёстой. Хууль хэрэгжүүлж чадахгүй бол хуулийн байгууллагын өмнө очоод одоо тэр үндслэл тайлбараа хийх ёстой. За ингээд ажиллаа хийгээд явж байхад хүний одоо алдар нэр хүндэд одоо янз бүрийн байдлаар халддаг, занал хийлдэг үйлдэлүүд бол одоо их гарч байгаа. Гэхдээ энэ дээр бол цуцаад авах, мохоод авах шаардлага бол огт байхгүй. Би энэ уул уурхайн салбарт ямар ч ашиг сонирхлыг зөрчил байхгүй. Тийм учраас баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж байгаагийн хуваар хэн нэгнээс тийм айж агшаад байх шаардлага огт байхгүй гэдгийг бас тэр нөхдүүдэд бас хэлье. Тийм учраас одоо янз бүрийн пост хийж нийгмийг эмх замбраагүй байдалд оруулж төрийн ажлыг одоо ингэж жанхууруулдаг байдлаа одоо таслан зогсоохыг би шаардаж байна. Тэгж бичлээгээд учрал тэнд нь одоо агшаад байдаг хүн бас биш ээ. Тийм учраас одоо тэр юугаа бичнэ үү, яаж одоо бухимдна уу, ямар постоор хэн нэгнийг одоо яаж занал хийх нь бол тэр хувь хүний асуудал. Гэхдээ Монгол бол хуультай орн, төртөө орн. Тийм учраас холбогдох одоо шийдвэрүүдийг нь гаргаад явах байлгүй гэж л одоо харж байна. Тийм учраас одоо энэ асуудал бол миний асуудал биш. Энэ хуулийн байгууллага одоо үүн дээр тэг хуулийнхаа хүрээнд арга хэмжээ авах байхаа гэсэн юм л одоо хүлээлттэй байна.